Жюль Верн дэлхийн төв рүү аялсан. 1-р бүлэг. 1863 оны 5 дугаар сарын 24-ний нэм гарагт миний нахцах профессор Лиденброк Хамбург хотын Кёнигстрассе гудамждах 18-ны бяцхан байшинта яаран буцаж ирлээ. Өдрийн 2 цаг болоогүй учраас үдийн хоолж бэлдэж амжаагүй байлаа. Зарц эмэгтэй Марти хоолны тасалгааны үүд нээж "Ноён Лиденброк, ирчихнэ үү?" гэж дуу алдав. Үүнийг сонсоод "Нааслаа ууртай ир бололтой" гэж намайг бодох зуур. Марти: "Ороод ирлээ. Би явуулгүй горьгүй. Ноён Аксель та түүний тайвшруулж үзээрэй" гэд гарч одов. Би ганцаараа үлдсэн боловч профессорын хил амыг дадлах зүрх хүрсэнгүй. Гэрээ эзэн гаднаас ирээд ажлынхаа тасалгаа руу шууд гүйж орох үед би өөрийн жижиг өрөөг янзлсан болж байлаа. Наас таягаа тасалгааны болон руу шидэж малгайгаа ширээн дээр хаймагц. "Аксель, нааш ир" гэж дуудав. Намайг хөдөлж ятсаар байтал профессор бүр тисэж ядан. "Хүүе, чи чинь байна уу? Үгүй юу?" гэж дахин ашхрав. Би ч нагцын өрөө рүү ухс хийв. Отто Лиденброк төрөлхийн хатуу этгээ зантай боловч хүнээр муугүй бүлгөө. Тэр эрдэс судлалын ухааны хичээл заадаг багш байв. Эрдэс судлалын ухаанд хэл хугалчхан хэцүү нэр томьёо өдий байдаг бөгөөд хичээл заах үед оноос нь нэр нь олдохгүй явдал олонтой тохиолдох тул ах тэр тоолонд уцаарладаг байв. Нагац бол бусдын тулд биш, өөрийнхөө төлөө ажилдаг хуваа хичээсэн эрдэмтэн байлаа. Ийм эрдэмтэн Герман цөөнгүй байдаг юм. Гэвч нагац ёстой эрдэмтэн хүн байлаа. Лиденброкийн нэр тус орны олон сургууль нийгэмлэгт алдарсны учир Хамбургээр дайрч өнгөрөх эрдэмтэд цөмд ирж уулздаг байлаа. Түүнээс гадна тэр бээр эрдэс судлалын баялаг үзмрийн хадгалагч бүлгөө. Тэр яс ханхардуу, хэрэн туранхай, шаргал үстэй, төмөр мэд, чирэг биетэй 50 орчим настай билээ. Том алаг нүдний далбар шилний цаана үл тогтон эргэлтэн. Явхдаа зангидсан гараа цавлаж, холгол алхана. Зан ааш ширүүн тогшин учир үерхэц найзлахад ээлдэг ялдан биш билээ. Намайг твдэн уцаарлаж дуудсан хүний байдал иймэрхүү байв. Нагас Германы баян профессоруудын нэг тул түүний мэдлэлд хуучин байшин суугч хүмүүсийн хамт байх бөгөөд үүнд нагцын загалмай зүлгсэн охин 17 настай Граюбен, зарц эмэгтэй Марти болон би багтана. Профессорын зээ болох миний бие хичээл элдв туршилт хийгдэн түүнд юмыг бэлтгэн туслагчийн үүрэг гүйцэтгэдэг байлаа. Би геологийн шинжилгээ ухаан дуртай, мах цуснасаа л эрдэс судлагч болж төрсөн юм шиг хүн билээ. Нагац хэдийгээр хэцүү хатуу зантай боловч надад хайртай, сайн учир. Би дурдсан гудамж мөнөөхөн жижиг байшинд жаргалтаа сайхан амьдардаг байлаа. Эрдэмтэн нагац гар хумхэн зүгээр суухыг ер мэддэггүй. 4-р сар гарч хавар боломгц хашаан дотроо цэцэг тариад түүнийгээ хурдан ургуулах гэж өглөө бүр иш навчийг нь хүртэл илж чангааж байдаг билээ. Ийм зам байдалтай хүний үгэнд орохгүй байж яахан болох билээ? Ингээд би өрөөнд нь гүйж орлоо.